Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн цуврал подкастаараа өсвөрнөөс нь тулгамддаг сэтгэл зүйн асуудлууд болон амиоролох үеийн сэтгэл зүй, үүнтэй холбогдох студийн талаар сэтгэл зүйч сайн зайчтайгаа ярилцахад бид бүхэн бэлэн болоод байна. Нийгэм цаг үеийн маань байдал өөр хэцүү байгаа учраас хин хинээсээ төгс айгүй сайхан харилцаа эсвэл төгс маш сайн сурлага эсвэл төгс айгүй сайн багш одоо сайн эцэг гэх нэхээ болоо. Хэд өндөр хүлээлт тавиад нөгөө бэлэгдэшгүй даалгавар өгөө байгаад хин хинийгээ нөгөө алдаа дутагдaltaй чигээр нь хайрлж хүлээж авахтаа анхаараарай гэдэг ихний зөвлөгөө. За хоёр дахь чухал зөвлөгөө нь болохоор би биенээ гэсэн чин сэтгэлтэй бай. Би биендээ тустай өөр өгөөчтэй дэмжлэг тусалцаа үзүүлдэг бай. Хүнд юу өгөх тухайгаа төрүүлж бод, хүнээс юу авах вэ гэдгээ дандаа дараа нь бод. Хүнд яаж сайн зүйлээр зөв зүйлийг хийж болох вэ гэдгээ түрүүнд бод. Хүнээс яаж гомдлоо барагдуулах вэ? Эсвэл ямар нэг байдлаар яаж энэ хүнээс зайлс хийх вэ, цухтаах вэ, энэ хүнийг өөрөөсөө яаж түлхэх вэ, хол байх вэ гэдэг тухайд нь болж өгвөл бодохгүй байхыг хичээгээд ийм хандлага байгаа бол сэтгэл зүйчд хандаад мэргэжлийн зөвлөгөө тусламж аав. За тэгээд тэрнээс гадна одоо бид нар нөгөө нэг ковид ингээл тусгоонд бол вакцин хийлэгдэхдээ яг ижилхэн одоо хамгаалах дэглэмээс сахитагтай яг ижилхэн хүн болгон өөр гэсэн сэтгэл санаагаа хамгаалах арга зүйтэй бай. Тэгээ тэрнээс гадна заавал сэтгэл зүйн онцлогоо тийм тестүүдийг интернетээр ч болтгоо бөглөөд өөрийнхөө стрессийн түвшинг тогтмол хяндаг бай. Сэтгэл готрол айц түвшүүрийн түвшнээ тогтмол хяндаг бай. Тэгээд өөрт тулгарч байгаа альва асуудлаа бусд руу чихэх, булзааруулах, айл эсвэл хин нэгэн шийдэх ёстой юм шиг хин нэгнээс шалтгаалж би ийм байдалд хүрчлээ гэд альва нэг зүйл бусдыг буруутгахаас төрүүлээд би энэ зүйлийг сайжруулахын тулд юу хийж болох вэ? Үнэхээр өөрөө хийж чадахгүй байгаа бол чамаас хүчтэй, чамаас илүү сайн хийж чаддаг хэн байна вэ гэдгийг ажиглаад тийм хүмүүсээс хүнээс тусламж асуухтаа, хүнээс юм гуйхтаа сайн зүйлийг хүсэхтэй альва нэг асуудлаар мэдхгүй байгаа зүйлийг хүнээс асуухтаа хизээч битгий хичээрээ. Тэгээд бүх зүйл чиний гарт байгаа. Чи бүх зүйлийг зохицуулах хангалттай хүч чамд байгаа болохоор яг нэг хандлага чи өөрчлөд боломжгүй гэдэг талаас юмыг хизээч битээ хараарай. Тэгээд урагшаа зүтгэрээ битээ ухраарай. Тэгээд амжилт хүсье гэж хэлье.